Ихэвчлэн хурд хэтрүүлснээс болж явган зорчигчийг мөрөгдөг гэдгийг цагдаахан хэлж байна. Замын орчин нөхцөл зорчих хэсэг сайжирснаар Яармгийн зам жолооч нарын хурдлах дуртай хэсэг болжээ. Зарим тохиолдолд 180 км/цаг хүрэн хурдтай явж явах тохиолдол гарч байсан гинэ. 2014 онд хаан улд үүрэгт зам тээврийн ослын улмаас 36 хүн амнасаа алдсан ийм харамсалтай тоо баримт байна. За 36 хүн амнасаа алдсны 21 тохиолдол нь зөвхөн одоо иргэдийн нэрлэл зансан Яармгийн энэ зам дээр гарсан байх юм а. Яармгийн замыг нээхдээ хурдны зам хэмээн нэрийдсэн жолооч нарт буруу ойлголт өгсөн улмаар жолооч нар хурдны зам хэмээн 60 км/цагаас илүү хурдтай явдаг гэдгийг цагдаа нар хэлж байна. Гэтэл Яармгийн зам хот доторх зам бөгөөд 60 км/цагаас хурд явахыг хориглодог. Хурд хэтрүүлэх тий хурд хэтрүүлэх дээрээс нь явган жирчч дээр зам тавьж өгөхгүй 3 дугаарт одоо гэрлэн тохионоо тавьцаар атал гэрлэн тохиож ирчих тохиолдлоос болж зам дээр осолд өртөх явган хүний амь насанд хүрэх хүртэл тийм үзүүлэлтүүд гарсан байгаа. Бидний сурвалжлага бэлтгэх явцад хурд хэтрүүлснээс гадна улаан гэрлэр уулзуурт нэвтэрсэн цогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зэрэг зөрчлүүд илэрч байсан юм а. Багаж үлээлгээг байна. Ерөн согтолтын зэрэг нь бол нэг бүхэл орчин байгаа дөө. Илбэгхэн байгаа. Яг одоо үлээлгээд үзчих. Тий, одоо үлээлгээд үзчих. Тасаа хэдэн км цаг хүртэл явсан? 60 хэдтэй явсан. 60 км цагаас илүү урт байгааг хориглоно энэ зам хамгаалтаас мэдэх үү? Энэ зам маань юу явхад хэр хүндрэлтэй вэ? Саад байхгүй. Энд саад гэрэлтүүлэг. Мөн иргэдийн нэрлэл зансан богд уулын зам өнгөрсөн 9-р сард нээлттэй хийсэн. Гэтэл үүнээс хойш 7 машин онхолцсон тоо байна. Хүмүүс ойлгохдоо ард иргэд ойлгохдоо бол нэг хурдны зам гэж ойлгоод байгаа. Тийм дашаа ойлголттой. Энэ зам ч юм бол уулын зам, хурдны зам биш. Тэгээд 30 км/цагийн хурдаас дээш хэтрүүлж явахгүй тэмдэглэгээтэй. Жолоос нь энэ огцом эргэлтэй газар бол хурдаа зөв тохиолдохгүйгээс болж байна. Хашлаг саад замын хажуу руу орох зам тээврийн осол их гарч байна. Тэрнээс одоо урьдчилан сэргийлж тэмдэглэгээгээ сайн харж хөдөлгөөнд оролцоорой гэж хэлмээр байна. Замын орчин нөхцөл сайжрах тусам жолооч нарын хурд хэтрүүлэх нь нэмэгдэж зам тээврийн осол гаргаж байгааг замын цагдаа нар жолоочийн ухамсартай холбонд тайлбарлаж байгаа юм. Тиймээс замын хөдөлгөөнд сэрэг байсан ч хурд хэтрүүлэхгүй байхыг анхаарууллаа.